Сэлэнг аймагт бол өчигдөр оройноос эхлээд үргэлжилсэн бороо ороод өнөөдөр одоо ингээд бороо ширүүсээд салхи их хүчтэй болж байна. За бид хүн Сэлэнг аймгийн хөдөө аж ахуйн газрын дараагаас энэ тариалалтын нөхцөл байдал ямар тухай талаар тодруулах гэж байна. За Сэлэнг аймгийн хувьд энэ жил хэдэн газар Улаанбуудаа тариалсан юм бэ? Ер нь энэ бороо хүчтэй бороо ер нь тариалалт яаж нөлөөлөх юм бэ? Бид нэг 124 мянган гаад энэ жил Улаанбуудаа тарьсан. За урд жилийнхээс бол нэг 6-7 мянгаар бага тарьсан байгаа. Гэхдээ бид нар бол энэ жил бас амжилттай хаврын тариалтыг хийж дуусгаад байж байна. За энэ бороо бол яг хэрэгтэй үедээ орж байгаа бороо. За ямар нэгэн одоо энэ борооны улмаас бол бас хүндрэх нөхцөл бол байхгүй. Энэ жил улсаас Улаанбуудайн үр шинжлэх бодлогын хүрээнд 5.6 мянган тонн илий төрийг Оросын холбооны улсаас оруулж иржээ. Үүнийг 13 аймгийн 300 гаруй тариаланчдад олгосон нь ургац сайтай байгааг хэлж байна. За энэ жилийн байдлаар бол нийт орж исэн үрүүд маань бас сайхан соёолсон байна, жигдрэл сайн байна. За одоо ингээд цаашдаа бид нэг хур бороо сайхан илбэг байгаа жил бол бас ариун ургац авах болцоо бидэрт бүрдэж байна гэж үзэж байна. Улсын хэмжээнд өнгөрсөн жилээс 17-оос 18% баггаад Улаанбуудаа тарьсан ч газрын чийг сайн байгаа учраас гаагаас авах ургацын хэмжээгээр тариалалтыг нөхөнө гэж үзэж байна. Тариалтын дараах соёлт буталтын үед бол энэ зарим бүс нутгуудад бас чийг дутагдах ийм хандлага байсан. За энэ сүүлийн 3-4 өдрийн бороо бол нэлээдгүй тийм зөөлөн маягаар орлоо. Тэгээд зарим ууларх газраараа цас орж байгаа хэдий боловч хаврын энэ орж байгаа чигээс бол ямар ч айлтгүй гэж үзэж байгаа. Энэ жил манай улс Улаанбуудаагаас гадна 16 мянган гаад төмөс 13 мянган гаад хүнсний нохой тариалсан. Мөн тэжээлийн болон тосны ургамал тариалсан нь сүүлийн хэд хоног хурц наранд хатах төлөвтэй байсан. Харин үргэлжлэн орж байгаа олон хоногийн борооноор сэргэж байгаа гэдгийг албаныхан хэллээ. Улсын